Улсын хурлд Монгол Ардын намын бүлэг сая үсэд байгаа энэ цаг үеийн ажил асуудлаар хаалттай хуралдааныг хийж тодорхой мэдээллүүдээ өглөө. Их хурлын бүлгийн гишүүд маань өөрсдийнхөө санд бодлуудыг тодорхой илэрхийллээ. Энэ олон улсын түвшинд үүсэж байгаа нөхцөл байдлууд энэ хор нөлөө Монголд бас сүүдрэн тусах энэ бүх юмнаас урьдчилан сэргийлж энэ бэлтгэл бэлэн байдлынхаа асуудлыг энэ хямралт нөхцөл байдлынхаа төлөвлөлт менежментийг боловсронгуй болгох тал дээр илүү шаргуу ажиллах ёстой. Тийм учраас их хурлын болоод их хурлын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд ямарваа нэгэн саат учрах үндэсгүй. Тийм учраас энэ үнийг цааш нь явуулах тал дээр бүлэг бүрэн чигүүргэн хангаж ажиллая гэдэг нэгдүгээр тийм шийдэл. Хоёрдугаарт энэ яригдаад байгаа ардчилсан намаас ч тавьж байгаа асуудал, манай гишүүдээс ч гаргаж байгаа асуудлууд энэ юмнуудаа өдөрдох зөвлөл дээр ойрын хугацаанд өнөөдөр ороо юм уу маргаад өглөө ярьж улс төрийн тодорхой шийдвэр гаргаад тэрнийг улсын их хурл дахь бүлэгтэй чиглэл болгоё. Бүлэг өдөрдох зөвлөлийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллая гэдэг ийм шийдэлд бүлэг хүрсэн. Сая 52 гишүүн оролцлоо, 100% дэмжлээ. Ямар асуудлуудыг ер нь төвшүүлж байгаа гишүүдийн хувьд? Тэр төрөг хаалттай хурлаа учраас би эцсийн гарсан шийдвэрээ ярьж байна. Ярьсан асуудлын тойм бол гарсан шийдвэрээс тодорхой байгаа баха гэж ингэж ойлгож байна. Улс үндэстнийхээ аюулгүй байдлын эрх ашигыг хангах, эдийн засгийнхаа энэ байгаа нөхцөл байдлыг дордохгүй байх, иргэдийнхээ аж амьдралд бас их хүндрэл асарчихгүй байх үүднээс энэ хямралт цаг үеийн байдлаа харж чадсан төлөвлөлтөө бүрэн хийж явах тухай нэг асуудал байна. Энийг бол дан ганц Монголч биш. Энэ олон улс орнууд энэ төлөвлөгөө юмнуудыг гаргаад ажиллаад эхэллээ. Энийг орё гэж. Хоёрдугаарт энэ асуудлуудыг харин намынхаа өдөрдох зөвлөл дээр ярьж улс төрийн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд тодорхой чиглэлээ. Өдөрдох зөвлөлийн шийдвэрийг намын ерөнхий нарийн бичгийн дарга санал болгож гаргадаг. Тийм учраас сая бол тодорхой энэ юунууд нэрлэлээ. гишүүд оролцсон уу? Оролцоогүй. Баярлалаа. Тодорхой шийдвэр гаргахыг би сайн хэлсэн.